Зя залуусаа тэгэхээр энэ удаагийн хичээлээр хэдүүлээ. Support болон resistance гэсэн сэдвээр орно. Ер нь бол яг техник анализийн сэдв маань илүү гүнсээд илүү жоохон хүндрээ идэрж ийн гэсэн үг. Гэтэ яг энэ удаагийн яг энэ хичээлээр бол хэдүүлээ support болон resist гэж яг юу юм? Яагаад энэ зүйлийг мэдэх ёстой юм? Энэ зүйл нь ямар үүрэгтэй байдгийг маркет дээр анализ дээр гэдэг тухай ярилцсан. Тэгэхээс биш яг яаж ашиглах уу ч юм уу ингээд гүнсээд ирэх юм бол бүр илүү их хэмжээний хугацаа шаардна. Тэгээд дээрээс нь бүр илүү их хэмжээний одоо нэг их мэдээллийг нэг дор ингээд чих учраас баг ингээд ойлгох байх гэж бодож байна. Окей. Тэгэхээр өнөөдөр зөвхөн танилцуулга яагаад хэрэгтэй юм те. Юу юм ер нь те. Тэрийг нь тайлбарлаж өгье. Окей. Тэгэхээр support болон resist нэршлээс нэгтэл та support болон resistance нэг нь эсэргүүцэл гэсэн нөгөөх нь дэмжлэг гэсэн утгатай. Тэгэхээр ерөнхийдөө бол яг маркет дээр явж байгаа хөдөлгөөн маань өөрөө өмнө нь дандаа үүссэн байгаа түүхүүд нь үлдчихэдэг. За одоо жишээ нь өчигдөр болсон хөдөлгөөн, жилийн өмнө болсон хөдөлгөөн, 10 жилийн өмнө болсон хөдөлгөөн ч юм уу те маркет дээр чартан дээр байж л байгаа. Тэгэнгүүт өмнө нь үүссэн байгаа. Одоо яг энэний өмнө үзчихсэн хичээл буюу орой болон ёроол гэдэг хичээл үзсэн байгаа. Тэгэхээр high болон low-уд өмнө үүссэн байгаа high болон low-уд нь түүхэн дээрээ байж л байдаг. Тэгэнгүүт тэр өмнө үүссэн байгаа high болон low-уд нь өөртөө ерөнхийдөө тухайн үед болж исэн тэр захиалгуудын put friend буюу яах нь уул мөр нь байдаг дандаа. Юуны уул мөр вэ гэхээр одоо яг ханш өсөж явж байгаад энэ ханшин дээрээс уналт гүйцэтгэж исэн. Энэ ханшин дээрээс унж явж байгаад өсөж исэн буюу өсөлт гүйцэтгэж исэн. Ийм хэмжээний buying volume, ийм хэмжээний selling volume эндээс орж ирж исэн гэдэг мэдээллүүдийн уул мөрийг орой болон ёроолууд түүхэн дээр байгаа орой болон ёроолууд илтгэж идэг. Тэр орой болон ёроолууд нь өөрсдөө support болон resist буюу дараачийн түүхэн дээр үүсэж байгаа ханшинд дэмжлэг болон эсэргүүцлийн нөлөөллийг үзүүлчихдэг. Тэгэхээр тэр өмнө үүссэн байгаа орой болон ёроолын үүсгэсэн байгаа дэмжлэг болон эсэргүүцлийн тэр нөлөөллөөс тэр импактаас дараачийн орой болон ёроолууд үүсэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэхээр энгийнээр бол өмнө нь ханш хугарч байсан газруудад дараагийн удаа ханш хугарах боломжтой л гэсэн үг л дээ. Ер нь бол тэгээд өмнө нь маш их хэмжээний сэлрүүд орж ирж исэн, маш их хэмжээний сэл volume орж ирж исэн, маш их хэмжээний сэл захиалга орж ирж исэн газруудад дараачийн удаа адилхан сэл захиалга орж ирэх боломжтой байдаг. За тэгэхээр өмнө үүссэн байгаа орой дээр байгаа тэр сэлийн захиалгын тэр ханш байгаа штэ. Одоо өмнө үүссэн байгаа оройн хаагдсан цэгийг бид нар resistance гэж нэрлэдэг. Эсэргүүцэл. За тэр ханшийн тэр яг тэр орой үүссэн байгаа ханшийн яг тэр хаагдсан байгаа тэр ханшин дээр зураас зураад тэр зураасан дээр тэр ханшин дээр ахаад дараачийн удаа ханш ирэхэд тэр ханшийг мөргөөд тэндээс унах магадлалтай гэж үздэг. Тэр магадлалыг нь resistance impact буюу яах нь эсэргүүцлийн нөлөөлөл гэж яриад байгаа. Өмнө үүссэн байгаа ёроолын ханшин дээр тэр ёроолын яг хаагдсан байгаа тэр ханшин дээр дараагийн удаа ханш ирэхэд тэндээс өсөх боломжтой гэж үздэг. Энэ нь support impact байна шүү дээ, тэ. Тэгэд яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оруулагчид, том банкуд, том одоо юу гэх юм арилжаачид тийм ээ. Яг энэ ханшин дээрээс дэмжлэг болон эсэргүүцэл үүсэх боломжтой гэж үзээд эндээс захиалга өгж байгаа учраас тэндээс их хэмжээний support-н дээр нь buy захиалга, resist-н дээрээс нь sell захиалга орж ирж байгаа учраас энэ support болон resist гэдэг зүйлс дээрээс ерөнхийдөө ханш яах нь унж болон өсөх боломжтой гэж үздэг байх нь гэсэн. Магадлал байна шүү дээ. 100% бол биш. 100% байх юм бол амар утгагүй шүү дээ. Одоо орой болгон дээр очиод унаал, ёроол болгон дээр очиод өсөөлөх юм бол тэгэл амар амархан болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм биш. За тэгвэл одоо бүр энгийнээр тайлбарлах юм бол support бол өмнө түүхэн дээр үүссэн байсан орой юм байна. Тэр орой дээр дараагийн орой үүсэх боломжтой байдаг юм байна. Resistance биш ёроол дээр resistance гэдэг нь болохоор өмнө түүхэн дээр үүссэн байсан орой юм байна. Тэр орой дээр дахиад орой үүсэх боломжтой. Орой үүсэж байгаа тохиолдолд resistance-ийн impact-ыг аваад унжинал гэж ойлгох нь байна гэсэн. Окей. За тэгэхээр бид нар ерөнхийдөө маркет дээр юу гэдэг вэ гэвэл бид нар маркет дээр ерөнхийдөө ирээдүйд болох боломжтой уналт болон өсөлтийг таамаглах гэж оролддог. Тэр таамагт маань маш их хэмжээний нөлөө үзүүлдэг зүйл бол support болон resistance байдаг. Support болон resistance гэдэг энэ зүйл маань бол
zone гэж support resist zone гэж явж байгаа. Support resist line гэж явж байгаа. Dynamic support resist гэж байгаа. Окей. За эдгээр дундаас хамгийн хэрэглэгддэг нь support resist zone тэгээ support resist line хоёр байдаг. За тэгээд хэдүүлгийн сая яриад байгаа тэр орой дээр нь одоо дараагийн орой үүсэх боломжтой. Ярал тэр дараагийн ярал үүсэх боломжтой гэж яриад байгаа чинь support resist zone охно шүү дээ, тэ. Тэр өмнө үүссэн байсан оройны одоо үүссэн байгаа тэр хавийн ханшийн тэр зоон дээр дараагийн орой үүсэх боломжтой. Өмнө үүссэн байгаа яролын ханшийн тэр зоон дээр тэр хавийн зоон дээр дараагийн ярол үүсэх боломжтой гэсэн үг. Магадлалтай гэсэн. Тэ. За тэгээд энэ маань өөрөө юунаас үүсэлтэй вэ гэх юм бол одоо яг өмнө үүссэн байгаа орой дээр дараачийн захиалагчид сэл захиалга хийх боломжтой, ярол дээр бай захиалга хийх боломжтой байгаа. Гэтэ энэ зүгээр магадлал аахгүй. Энэ батлагдаагүй магадлал. Яг үнэхээр хийж гинэ гэдгийг батлахын тулд бид нар бол илүү зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. За ямар ч тач спорт болон resist гэдэг зүйл ийм байгаа. За тэгвэл одоо энэ спорт болон resist гэдэг зүйл маань ханшийг дандаа дэмжиж чадахгүй. Энд чинь зүгээр магадлал гэж яриад байгаа шүү дээ. Ханшийг бас алдаж болно зэ. Тэгэнгүүт support болон resistance дээр хэрвээ ханш support-ын дээр дэмжигдвэл өснө гэдэг анхны таамаг. Resistance дээр одоо эсрүүцэл аваад дарагдах юм бол унна гэдэг анхны таамаг байхаас гадна support-ын дээр ханш одоо дэмжлэг авч чадахгүй support-ыг өнгөрөөд явуучих юм бол унах юм байна гэдэг таамаг. Resist-ийг өнгөрөөд явуучих юм бол өсөх юм байна гэдэг таамаг бас байдаг. Тэгэхээр хоёр том таамаг уулз. Нэг бол ойж болно, нэг бол тэрийг сэтэлнэ гэж ярьдаг монголчууд. Сэтэлэх буюу өнгөрөөд явж болно. Окей. За тэгвэл ойж байгаа тохиолдолд спортноос өсөлт, resistance уналт, сэтэлж байгаа тохиолдолд спортн дээр уналт, resistance дээр өсөлт явагдах боломжтой. Тэгэхээр бид нэр хамгийн анхны төвшөнд бол уналт болон өсөлт яаж явагдах боломжтой өөрчлөлт таамаглаж чадчихна гэсэн үг. Спорт бол resistance-ийг ашиглаад. За тэгээ хаашаа явах уу, хэр хоол явах уу ч юм уу тэр мөр нь бол дараагийн асуудал болоо явчих штэ. Бүр тэр бол дараагийн төвшний мэдлэг болоо явчихна. Окей. За тэгвэл одоо тэр яагаад яг спортон дээр ойвол өсөөд resistance дээр ойвол унаад тэрийг эвдүүл тэ өөр чиглэл рүү яваад байгаа юм бэ гэж. Спортон дээр ойвол өсөөд байгаа шалтгаан нь бол спортон дээр бай руу шийдвэр гаргаад окей за эндээс угаасаа дэш өсөх юм байна гэдэг тэр шийдвэрийг гаргасан баяруудын волюм нь маш өндөр. Баярууд өөрөө олуулаа. Бүүлийн шүтлэгэн өөрөө хүчтэй байсан байхгүй. Дахиад нөгөө волюм ч орж ирж штэ. Дахиад нөгөө баяруудын ч үүрэг орж ирж байна те. Тэгэнгүүт resistance дээрээс унаад байгаа шалтгаан нь болохоор сэлрүүд олуулаа. Сэлрүүдэндээ сэлдэх шийдвэрийг гаргасан нэг зэрэг олуулаа те. Тэгээ сэл волюм маш өндөр байсан учраас биерийн шүтлэгэн үүсэж байгаа байхгүй. Тийм үү биерийн шүтлэгэн үүсэж байгаа учраас resistance дээрээс унаж ийн гэсэн. Тэгвэл resist-ийг яагаад өнгөрөөд явчих вэ гэх юм бол тэн дээр сэлти гэсэн тэр шийдвэрийг гаргасан сэлрүүд цөөхүүлээ. Сэл волюм багтай. Тэгээд бүүлийн шүтлэгэн илүү доминант, buy волюм өндөртэй гэсэн учраас тэр resist-ийг даваад гарч ийн гэсэн. Тийм учраас цаашаа өснө гэж таамаглаж байна. Спортыг яагаад сэтэлж байна вэ гэх юм бол нөгөө спортон дээр ойно гэж бодож байгаа buy-руу цөөхүүлээ. Buy волюм багтай, bearish доминант волюмтай орж ирж байгаа учраас сэлрүүд илүү олуулаа. Сэл волюм өндөртэй байгаа учраас тэрийг сэтэлээ гараа авчиж. Тийм учраас тийшээ унана гэдэг ан шатны таамагийг гаргаж чадчихна гэсэн. Окей. Тэгэхээр support resist гэдэг зүйл ийм чухал. Ерөөсөө волюмыг хаашаа байна. Ерөөсөө тэр маркетинг чиг хандлага, маркетинг зан төлөв хаашаа гэж зааж ийн гэдгийг урьдчилж бидэрт хэлж байгаа зүйл байхгүй. Тэгэхээс биш яг зүгээр magical tool биш л те. Ер нь бол тэн дээр ингээд очиод ойгоод энэ тэр тийм байхгүй. Зүгээр л маркетинг зан төлөвийг л хэлж байгаа. Маркет юу хэлэх гээд байгаа нэрийг орчуулж байгаа байхгүй. Окей. Тэгэхээр амар өндөр төвшөнд энийг ингээл энэ бол хамгийн чухал юм байна гэж ойлгож болохгүй юм шүү дээ. Энэ зүгээр магадлал бас чиг хандлага зан төлөвийг илэрхийлэх жоох гэж ойлгож байна гэсэн. Окей. За юм байна. Тэгээд sport resist-ийн үндсэн танилцуулга ер нь юу юм, яагаад sport resist дээр ойж байгаа юм, бас эвдэж байгаа юм гэдэг талаар ярилцлаа. Дараагийн хичээлээр бид нэр sport resist дээр үүсэх price action-уудын талаар тэр price action-уудыг батлах candle price action-уудын талаар гээд илүү ингээд гүнсгээд үзээд явна. Тэр хүртэл мэдээж төр баяртай. Тэгээд sport resist-ийг ойлгосон гэж найдаж байна.